Байшингийн дулаалгыг хэрхэн хийдэг вэ? Технологийн дагуу баригдсан байшин хувийн орон сууц нь дулаан алдагдaltaгүй, урсгал зардал багатай байдаг байна. Ийм учраас технологийн дагуу зөв дулаалгатай барьж чадаагүй тохиолдолд эрчим хүч, халаалтын зардлыг бууруулах болон хэмнэх хамгийн зөв арга нь амьдарч байгаа байшин гэртээ дулаалга хийх явдал юм. Дулаалга хийснээр тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, эдийн засгийн хэмнэлт гаргахаас гадна амьдралын чанар сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулдаг байна. Мөн барилгын насжилтыг уртасгаж, таны үйл хөдлөх хөрөнгийн үн цэнийг нэмэгдүүлэх томоохон давуу талтай болж байгаа хэрэг юм. Дулаалга хийх маш олон арга байдаг ч ерөнхийд нь хуурай болон нойтон технологи гэж хоёр ангилдаг. Нойтон технологийн ажлыг гадна орчны температур хамгийн багадаа нэмэх 10 градусын дулаанд хийх нь зохистой бөгөөд өвлийн улиралд дулаалга хийж байгаа тохиолдолд хуурай технологийн арга нь хамгийн тохиромжтой байдаг байна. Хуурай технологийн дулаалга гэдэг нь дулаалгын бүхий л үе шатанд ус, шавар, зуурмаг ашиглахгүй хуурай бүтцтэй материалыг ашиглана гэсэн үг юм. Дулаан алдалт юунаас болдог вэ? Дулаан алдалт их байх гол шалтгаанууд нь мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаагүйгээс мөн технологийн бус аргаар дулаалга хийгдсэн эсвэл зориулалтын бус нягт багтай дулаалгын материал ашигласан байдагтай холбоотой гэж үздэг байна. Харамсалтай нь ихэнх айл өрхүүд амьдарч байгаа байшингийнхаа яг аль хэсгээр дулаан алдаж байгаа талаар ойлголт багатай байдаг. Байшин нь хүйтний улиралд нийт дулааны 70 орчим хувийг хан, шал, дээврээр харин 30 орчим хувийг цонх, хаалга болон бусад хэсгээр алддаг байна. Энэ удаагийн үүнийг хэрхэн хийдэг вэ нэвтрүүлгийн шинэ дугаараар Body Properties хязгаарлагдмал хариуцлагатай компанийн санхүүжилттэй дулаан шийдэл 2 төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүрэгт байрлалтай нэгэн өрхийн байшингийн дулаалга үйл явц дээр тулгуурлан тайлбарлах болно. Дулаан алдалтын хэмжилт. Дулаалга хийх процессын хамгийн ихний алхам нь байшингийн аль хэсгээр дулаан алдагдал хамгийн их байгааг хэмжиж тодорхойлох байдаг. Үүнийг тодорхойлохдоо дулааны камер буюу дулаан алдалт хэмжих багжийг ашигладаг. Энэ нь тухайн байшингийн хаанаас хамгийн их дулаан алдаж байгааг харуулах ба дулаан алдалт ихтэй хэсгийг цэнхэр өнгөөр ялгаж харуулахаас гадна гадаргууд ирэх температурыг тодорхойлж өгдөг байна. Эдгээр үзүүлэлтүүдийг байшингийн план зурагт заан тэмдэглэж, дулаан алдалтын үнэлгээний хүснэгтэд хэмжилтийн үр дүнг бичнэ. Дээрх хэмжилтийг дулааны зөвлөх буюу тусгай мэргэжлийн хүн гүйцэтгэх болно. Хэмжилтийн үр дүнгууд болон нүдэн үзэлгээр гарсан үр дүнг нэгтгэн байшинг хэрхэн дулаалгах талаар шийдлийг төслийн баг тодорхойлдог байна. Энэхүү байшингийн дулаалгыг хүйтний улиралд хийж байгаа учраас төслийн баг ярилцаад хуурай технологийн аргаар дулаалга хийхээр шийдсэн байна. Дулаалгын материал багаж хэрэгсэл. Дулаалгын төрөл тодорхой болсны дараа дулаалга хийхэд шаардлагатай бүхий л материал багаж хэрэгслийг бэлдэнэ. Дулаалгын материалуудыг тогтоох зориулалтын брус мод, шуруп зэрэг туслах материалуудыг бэлтгэх нь мөн шаардлагатай багаж хэрэгсэл болох дрил, тасдагч, хайж, цаасны хутга, үдээсний буу, гар хөрөө, алх, тэгш ус, багс, өнхрөөш зэргийг ашиглах болно. Эцэст нь зориулалтын өнгөлгөөний материалыг өөрийн хүссэн өнгө дизайны дагуу сонгосноор байшин дулаалгах материалууд бэлэн болох юм а. Дээвэр дулаалга. Барилгын дээврийн хэсэг нь нийт дулаан алдагдлын 30% эзэлдэг. Дулаалга хийж эхлэхийн тулд дээврийн адрын хүндийг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Хуучин буюу шаардлага хангахгүй дулаалгыг бүгдийг нь хуулж, шинэ дулаалгын материалыг тавихад зориулж гадаргууг бэлтгэж байна гэсэн үг юм. Дээврийн дулаалгыг хийхдээ эхлээд уур тусгаарлагч материалыг тавьж өгнө. Энэ нь ахуйн хэрэглэнээс гарч буй чийг, уурыг нэвчүүлж, дулаалгыг норгохгүй байх зориулалттай байдаг. Уур тусгаарлагчийг адрын хүндид зай үлдээлгүйгээр битүү дэвсэх ба хамгийн багадаа 10 см зөрүүлэн наана. Үүний дараа дулаалгын материал болох шилэн хөвөнг тавина.
Шилэн хүүнгийн нэг үе нь 5 см-ийн зузаантай дээврийн дулаалгад хамгийн бага тохиромжтой хэмжээ нь 20 см байдаг учраас 4 үе давхарлаж тавьдаг байна. 20 см зузаан давхартай шилэн хүүнгийн дээр ахин нэг давхар ус тусгаарлах материалыг тавьж өгдөг. Ингэснээр улирал шилжих хөлдөлт гисэлтийн үед ус хуримтлагдаж нэвчиж дулаалгыг муутгахгүй байх зориулалттай юм. Адрын хүндийн дулаалгын ажил хийж дууссаны дараа агаар сэлгэх боломжоор хангаж нээлхийн нүүд буюу рашетк заавал хийх хэрэгтэй байдаг. Нээлхийн нүхийг дор хаяж 50-ыг харьцах 50 см хэмжээтэй хийснээр агаар солилцоо сайн явагдаж хуримтлагдсан ус чигийг хурдан хатаах нөхцөлийг бүрдүүлдэг. Суурийн дулаалга. Байшин нь суур болон ханийн зааг хэсгээр дулаан алдах нь харьцангуй их байдаг. Суур хэсгийн дулаалгыг хийхдээ байшингийн суурийг хөрсний гадаргаас доош 20-30 см хэмжээтэй ухаж, үүний дараа 15 см-ээс доошгүй зузаантайгаар амдааруулан XPS хөөсөнцрийг ухсан суур хэсгийг оруулан хадаасаар хадаж тогтооно. XPS хөөсөнцөр нь ус чигийн тэсвэртэй шахалт цохилтыг даах чадвар өндөртэй учраас суурийн дулаалгад хэрэгэлдэг байна. Ингээд суурийн дулаалгын ажил дуусгар болж байна. Ханийн дулаалга. Байшингийн ханыг дулаалгахаас өмнө хананд технологийн дагуу хийгдээгүй хуучин дулаалгын хөөсөнцөр байвал заавал хуулж авах шаардлагатай ба энэ нь шинээр хийх дулаалгын ажлын гадаргууг бэлтгэж байгаа хэрэг юм. Дараа нь чулуун хөвөн дулаалгыг тогтоохын тулд 5-ыг харьцах 5 см хэмжээтэй зүсмэл тууш модон материал буюу брус модоор байшингийн ханыг тойруулан 58 см-ийн зайтай босоо рам хийж өгнө. Чулуун хөвөн дулаалгын материал нь 60 см-ийн өргөнтэй байдаг ба хоёр талаас нь тус бүр 1 см-ийн хэмжээтэй шахаж зай завсаргүй болгож хийдэг. Үүний дараа адилхан хэмжээтэй брус модыг босоогоор нь 2 дугаар үе болгож хадна. Энэ нь дулаалгын материалын ам дараах зөрүүлж хийхэд тохиромжтой ба бат бих найдвартай болгож мөн 1-р үеийн чулуун хүүнгийн бэхэлгээ болж байна гэсэн үг юм. Чулуун хүүнгийн 1-р үе нь 5 см-ийн зузаантай бөгөөд 3 үе давхарлан хийснээр нийт 15 см зузаантай дулаалга болно. 3 үе давхарлаж хийсний дараа ус тусгаарлагчийг тогтооно. Ус тусгаарлагчийн уулзвар хэсгүүдийг мөн адил 10 см зөрүүлж наана. Энэ нь дулаалгын материалыг хамгаалах мөн гаднаас ус, тоос шороо орохоос сэргийлж дулаалгын материалын ашиглалтын хугацааг уртасгаж байгаа хэрэг юм. Үүний дараа ахин 5-ыг харьцах 5 см хэмжээтэй брус модыг 58 см-ийн зайтай хадна. Энэ нь хананд байгаа дулаалгын материалуудын хооронд агаарын орон зай үүсгэх зориулалттай байдаг. Хан дулаалгын хамгийн сүүлийн процесс нь өнгөлгөөний хавтан хийх ажил юм. Гадна цохилтонд амархан гэмтэж муудах магадлалтай байдаг учраас энэ удаад төмөр сайдын буюу насжилт удаан гадна фасадны өнгөлгөөний материалыг сонгон хийж байна. Ингээд хан дулаалгын ажил дуусгар болж байна. Хаалга дулаалга. Байшин хувийн орон сууцны хаалгаар хүн байнга орж гардаг тул өвлийн нөхцөлд дулаан алдалт их байдаг. Тиймээс гадна агаарыг шууд оруулахгүй дулаан алдагдлыг бууруулахын тулд давхар хаалга хийх нь үр дүнтэй зөв дулаалгын арга юм. Цонх дулаалга. Цонхыг дулаалгахдаа ханийн дулаалгыг ам дарж цонхны хүрийг тойруулан 3-5 см XPS хөөсөнцөр хийж наалтууд ашиглан сийгэлдээ сэргийлж дулаалдаг байна. Ингэсний дараа цонхны эргэн тойрны хүрээг нугалсан гоёлын төмрөөр тойруулан хийн. Мөн цонхны хэсэгт ус хаялганы налууг шинээр хийх шаардлагатай байдаг бөгөөд байшин руу ус оруулахгүйгээр гадагшаа уналттай хийдэг байна. Хяналт шалгалт. Байшингийн дулаалгах үйл явцыг гүйцэтгэгч байгууллагын инженерүүд дулаалгын ажил хийгдэж байгаа үе шат бүрт зураг авч хяналтын хуудасаар баталгаажуулдаг. Энэхүү хуудсыг барилгын ил далд ажлын акт гэж нэрлэдэг. Энэхүү актанд материалын шинж чанар, технологийн дараалал, хийцийн зузаан, хэн хийснийг хэн шалгаж баталгаажуулсан, чанар гүйцэтгэл хэр болсныг бичиж фото зураг авсрагдаг. Дулаан алдагдлын хэмжилтийн өмнөх болон дараах харьцуулалтын мэдээллийг оруулсан бичиг баримт болох хэмжилтийн гэрчилгээг эрчим хүчний зохицуулах хорооноос гаргуулan авч болдог. Энэхүү гэрчилгээнд дулаалгын чанарын бодит үр дүнг бүртгэж тэмдэглэсэн байдаг. Энэхүү байшин дулаалгын үр дүнд түлшний хэрэглээ огцон багасаж дунджаар 45% эрчим хүчний хэмнэлт үүссэн үзүүлэлттэй байна.
Энэ нь жилдээ 1.6 тонн хүлэмжийн хийн ялгарлыг буруулсан гэсэн үг юм. Ийхүү хэмнэлтийн гэрчилгээ болон дулаан хамгаалалтын үнэлгээний маягт зэргийг тухайн байшингийн оршин суугчдад гардуулан өгснөөр байшин дулаалгын үйл явц бүрэн дуусна. Энэ удаагийн үүнийг хэрхэн хийдэг вэ нэвтрүүлгээр өвлийн улиралд хуурай технологийн аргаар байшингийн дулаалгыг хэрхэн хийдгийг тайлбарлан үзүүллээ. Дулаахан, тухтай, тоглох гэр оронд амьдрах нь гэр бүлийн аз жаргалд томоохон хөрөнгө оруулалт болох нь дамжиггүй билээ. Та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол амьдрах байраа барихдаа зураг төслөө, мэрэгжлийн байгууллага, хувь хүнээр зөв гаргуулж, барилгын хийцлэл, материалын сонголт зэргийг мэрэгжлийн хүнтэй зөвлөж сонгоорой. Энэ нь урт хугацаанд өрхийн эдийн засаг, эрүүл мэнд, мөн байгаль орчинд ихээхэн эерэг үр нөлөөтэй байдгийг хэлхэн зүйтэй болов. Монгол хүн бүр эрүүл орчинд дулаахан гэртээ тав тухтай, аз жаргалтай амьдрах болтугай гэсэн ерөөлөөр нэвтрүүлгээ өндөрлөе.